Дараагийн мэдээлэл 70 дугаар тусгай сургуулийн эмчилгээний биеийн тамирын багш Цэцэг Жаргал ажлынхаа хажуугаар гар бөмбөгөөр хичээлдэг. Тэрээр аутизм тавантай хүүхдүүдтэй ажиллахдаа тэднээс хайр инэрлийг мэдэрдэг болохоо онцлог ярьсан юм а. Цэцэг Жаргал эмчилгээний биеийн тамирын багшаар 13 дахь жилдээ ажиллаж байна. Хөгжлийн онцлогтой хүүхдүүдтэй ажиллах хугацаанд жилээс жилд сайжирч хүүхдүүдээ улам бүр ойлгож мэдэрдэг болсон гэлээ. Хүүхдүүдтэй бол илүү ойр яг аав ч юм уу ээж нь эх чинь ах нь юм шиг тэр хүүхдэд одоо ямар хэрэгтэй шаардлага байна тэр байдлаар нь бүх тал дээр нь туслахыг хичээдэг. Ер нь бол тэгэл анх 9 сарын 1-нд орж ирсэн хүүхэд бол тэгэл нэг 11 сар гараад л ирэхээр багшиг айгүй хөргөн таньдаг болдог. Тэгэл энд тэнд явж гот чинь багшигаа харчвал тэврээл, гүүж ирээл, тэврээл гэл амар тийм халуун дулаан уур амьсгалтай айгүй тийм зөөлөн хүүхдүүд байдаг. Цэцэг Жаргалд 7 дугаар ангиас эхлэн 25 дахь жилдээ гар бөмбөр хичээллэж олон улсын хэмжээний мастер болсон байна. За хүүхдүүдтэй ажиллахаас гадна өөрийн сонирхлыг хослуулан хөгжүүлдэг тэрээр өнөөдөр салбарынхаа спорт тэмцээнд оролцож байгаа. Энэ хөгжлийн онцлогтой хүүхдүүдтэй ажиллаж байгаа одоо бүхэл одоо энэ байгууллагууд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд маань жилд нэг удаа энэ спортын төрлөөр одоо оролцож бие биенээсээ туршил судахаас гадна хамгийн том зүйл бол яг үгээр зэрэг сэтгэл зүйн одоо энэ орчноо одоо бас дөрвөлгөн зурж гэсэн гиний юугаа мартаж ийм одоо үйл ажиллагаанд одоо оролцож бүгдөө өсөн хүлээдэг байгаа юм. Хөгжлийн онцлогтой хүүхдтэй ажилладаг байгууллагуудын дунд жилд нэг удаа зохион байгуулдаг спортын тэмцээн боллоо. Тэмцээнд 9 байгууллагын 400 гаруй тамирчин 5 төрөлд өрсөлдсөн юм а. За нийгмийн хамгийн чухал бүлэгтээ ажилладаг тэдний хувьд спортоор хичээллэх нь ажлын эрч хүчийг нэмдэг байна.